Би ингээд өдөрт алгасан тоо одоо алхалтай хэмжих юм бол амар их гардаг шүү дээ. Бүр маш их алхдаг учраас тэгээд жин хасаад одоо би ажил хийж эхэлснээс хойш бүр айгүй санаж бас. Тэгээд ороод нэг оловч өмсдөг байхгүй юу? Оловч өмсөх хүмүүс намайг хараад тахсан байхгүй юу? Тэр нь надад тэгээд амар зөвхөтэй санагддаг шүү дээ. Яагаад гэх юм бол оловч өмсөхдөө ингээд юм наадс зогсож байгаа өмсдөг байхгүй юу? Тэгвэл ингээд уучих гадаг байхгүй юу? Зүгөө үрээд оловч өмсдөг байхгүй юу? Тэгээ яг хөөс хагаад тасаад амар төгстэй санагдсан. Цаашаа орж орж санаал зогсоод байна. Тэгээд би ч яг юм наадс зогсоод тэгтээ оловч өмсдөг авахыг хичээдэг байхгүй юу? Гадаа ингээ амар хүүтнийг тооцвол бусдаар л гоё юм. Жохон нэлээ хүүтэн байна. Гэтэ цэцэрлэг төрөлнгийн шоу уусаад бас сэрүүхэн байдаг л да. За би ажил дээрээ жохон амрах гээд ороод ирсэн байна. Өнөөдөр 24 цагаар ажиллаж байгаа учраас нэлээ жоох ядарчиж. Тэгээ одоо жоох амарч байгаа буцаад гарна. За би жоох амарлаа. Гадаастаа цаас орчихжээ. Ингээд бүр ингээд хүн явахад хүртэл амар чигчүү машинуудаа тавьчихсан. Аюу гоё тийм нам хүн байна гадаа. Ёо энэ нүуний гэрэл нь онцсон биш. Бүр ийм гоё чөлөөтэй байдсан шүү дээ. Яг энэ дуудлаа. Эцэг байна. Чиний айлд хүчин намдах тариа хийсэн. Тэгээд бас маш их бөөлж. За одоо ийч нэг дуудлага үзэх гээд явж байна. Ингээ хотгонууд 100 машинуудыг таниулдаг болчихвол амар идэв. Одоо энэ чинь Токио таун байхгүй юу? Бүртгэл үүл. King Tower, Хүннөө, орой гэдэг бүгдээрээ таньдаг болчихсон. Хаалтан дээр зогсож орж чадахгүй наа. Дуудах ажиллагаар дараа нь гомдол хэрэглэдэг байхгүй юу? Аюу төвтэй. Гал байр мэдээгүй. Энд чинь IMAP дээр байрны дугаар байдаг юм байна. Там тавьж өгч байгаа юм биш үү? Өдрөөсөө би 2 тохиолдол дээр дандаа фитнес 3 тохиолдол дээр тасгал хөдөлгөөн хийсний дараа биеийг хямарсан хүмүүстэр очлоо. Мэдээж хүмүүс тасгал хөдөлгөөн фитнест яваад эрүүл мэндийг бодож байгаа нь маш зөв хэрэг. Гэхдээ хэмжээндээ тааруулж хийх шаардлагатай байна. Хитрхи их ачаал авснаас болж маш хэмжээгээр зүрхэн тэлсэг. За дээрээс нь нуруу нүгдэх.
маш олон асуудлууд гарч байна. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө ийм хахад хэмжээнд тааралж хэмээр байна. Тэр хүн за 80 100 кг өргөлөө гээд таас тэгж өргөх ёстой биш ээ. Ер нь бол ямар нэгэн байдлаар одоо нуруу мөрөнд үлддэг хүмүүс бол шууд хэмжээгээр тэгж их өндөр килограммаар ерөөсөө өргөж болохгүй. Тэгэхээр чинь тэнд нуруунд ирэх ачааллыг нь ихсэгчж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэндээс анхаармаар байна. Ер нь ачааллууд ёо гадаа яг бороо орж байгаа юм шиг болцсон байна. За би тэр тийш нэг дуудлага авч явж байна. Хавтартай хүн биеийн муудаад гинэ. Яга энэ дуудлын дээр ирлээ. Одоо яг нөгөө 7 болсон болохоор төгжрөл бүр амар байна. Бүгд хоёр арай л ирлээ. Яа энэ нарийн чиптэй байр юм биш үстэй. Тэгвэл одоо толгойч. Болохгүй наа. Болтгүй юм шүү дээ. Ёо. Стонер. Хүмүүс ерөөсөн чиптэй байруудаа чиптэй гэж өгөхгүй маа. Ханаас чиптэй гэж өгсөн байвал амар байдаг байхгүй юу? Манай машин ороод ирчихжээ. Энэ үүдэндээс хаалттай орж ирж чадахгүйсэн чи сая зээл хаалт нонгоос юм шиг. Одоо буцаад гарахаараа бас энэ чинь энэ байр чиптэй гэдэг санагдаад байна. Буцаад гарахтаа бас төвхтэй санагдаад ах юм. Зам бүр нэлээд төвжрэттэй. За саяны дотлогоо үзчихэд гараад ирлээ. Нэлээд жоохон тийм шаналгангуй хүн байна. Энэ хаалтыг би яг чиптэй гэж мэдээд байсан байхгүй юу? Одоо буцаад гарахтаа онгоохгүй. Би тэр ийшээ яг нэг яалаа дуудлага авсан байна л да. Түлэгцэн үний дуудлага авчижээ. Бүх биеэрээ түлэгцэн гэсэн байна. Одоо эндээсээ ялс гарчвал тэр дуудлага руу явна да. За бид хоёр бүр энэ дуудлага руу мөд очих нь уу? Энэ сөрөх гээд байна. Даанч хоёр тал нь таг агаад тах юм. Бид хоёр сая төлөхийн төвд түлэгцэн хүнийг хүлээл гэж өгчөөд тэгээд одоо явж байна. Одоо бид хоёрын ажил дууссан. Одоо ажил руугаа явж байна. За өнөөдрийн ажил дууслаа. Бид хоёр сая төлөхийн төв дээр хүнийг хүлээл гэж өгчөөд өгч байна. Нэлээд жоохон хүнд зэргийн төлөвлөлттэй хүн байсан. Ямар ч зүгжин намдаагаад за цэвэрлээ. Тэгээд төлөхийн төв дээр хүлээл гэж өгчөө. Одоо 8 цаг 10 минут болж байна. Одоо ажлаа дуусгаад явж байна. Ийм амар төгжрэлтэй. Тэгжээ ажил дээр очих юм аа. Өнөөдөр гадаа амар гулгаатай байна. Одоо ороод бигсээ цэглэнэ. Energy drink. Уужсэн байна. Тэгээ уусаагүй. Та үлдсэн барьчихдаг уу? Гоожин. За туслаа. Чирукал байхгүй юм. Клоо фондын жоо. За бигс янзлаа дуусчлаа. Бигс. Одоо карт аччихвал явна. Шонцэг. Төө.
꽈배기를 뜯어서 드시나, 뵙겠다.